Өнөөдөр бидний бас Монголын цагаан сарын уламжлалт цагаан сарын баяр боллоо. За тэгээд өнөөдөр итгэлийн дүүсээ тав хүндээ бас дахин мэдлэгийг хүсэж байна. Өнөөдөр Христийн бие бас ахын дүүс хамтдаа нэгдмэлээр цуглаж бас хамтдаа бас ингээд бие биендээ бас талархах сэтгэлээр энэ цагаан сарыг бол өнөөдөр бас бие биендээ зочлож хүндлийг үзүүлж гайхамшигтайгаар бас өнгөрөөсөн гэдэгт бас итгэлтэй байна. Тэгээд ер нь одоо энэ жил бол цагаан сарын үед бол маш сайхан сар боллоо гэж үзэж байгаа. Тэгээд энэ яг хөө сүүлийн 2-3 өдөр бол их сайхан нартай байлаа. Хүмүүсийн хувьд бол ингээ харах юм бол их гоё дүлгөөн, аригтар суусан, айхтар сохцсон, хашгирсан улсууд бол байсангүй. За мэдээж миний хувьд бол бас ингээд юу яалаа. Машинаар явж үзлээ, явган галахж үзлээ. За тэгээд автобусанд сууж үзлээ. Тэгээд яг энэ хугацаанд явж явах үед бол үнэхээр амар тайван байна. Тэгээд бие биендээ сайхан сар шинийн мэд дэвшүүлсэн. Бас бие биенээ хүндэлсэн энэ гайхамшигтай цагууд байлаа. Тэгээд золголтын үед ч гэсэн хөөрхөн төр жижигхэн бяцхан хөөхтүүд эцэг ихэн заагаад өгсөн байна. Үнэхээр сар шиндээ та сайхан шинэлж гэнэ үү гэд ингээд тэр жоохон хөөхтүүд бас ингээд мэдчилж харахтай байсан. Ямар их баяр хөөргийг өгч чинь тий. Ер нь монголчууд бол энэ уламжлалыг өөр хөөхтүүдэд өвлөж өгтөл дээр бас санаа тавьж байгаа баяртай байгаа. Та бүхэн ч гэсэн одоо энэ цагаан сарын баяруудаар уулзаагүй ах トゥ нартайгаа уулзаж мэдчлэх. Тэгээ бас ер нь христчин хүмүүсийн хувьд энэ цагаан сарын баяр бол бас их онцгой байгаа шүү. Одоо би урд нь бол боддог байсан зүгээр энэ цагаан сарын баяр бол зүгээр малчтад зориулсан баяр гэж боддог байсан. Харин сүүлийн үед бол маш их өргөн дэлгэрийн цагаан сарын тэмдэглэж байгаа. За энэгээр дамжуулаад ах トゥ нарын хувьд Христ итгэдэг хүмүүсийн хувьд бол сайн мэдээ ярих их боломж байгаа байхгүй. Уулзаагүй ах トゥ нартайгаа яриа сайн мэдээ ярина. Гэхдээ бас тэр үгийн нэг яриан дондоо оруулаа сайхан гоё ярина шүү дээ нариулгатай тий шууд тулахгүй ш. Хүчээр заавал итгүүлэх гэж дайрах биш. Тэгээ ер нь ингээд бид нэг яг цагаан сараар энэ үйл ажиллагаанд оролцсон ирж явах таахнаар ер нь өөрсдөө тэр аригтаар суухгүй тэг хүмүүс хүндэлтэй хандаж байгаа энэ байдлуудын зочнотгой байдлыг мань харахтаа хүмүүс биднийг үнэхээр өөрчлөгчнийг хардаг. Энэхээр бас бид энэ газарт энэ цаг үедээ үнэхээр бас гэрэл давс олж байгаа шүү. Халелуя. Тэгээ бурхан үнэхээр гайхамшигтай учраас тэгээд биднийг ямар ч нөхцөлд өрөхөөр биднээс дамжуулж өөрийнхөө ажлыг хийж идэв юм да. За тэгээд энэ өдөр эзнийхээ үг рүү оръё. За тэг хүлэн эзэнд үнэхээр талархдаг юм аа би. Үнэхээр одоо сулдраа мөхс байдал дотор эзэн өөрийнхөө хүчийг бүрэн төгсүүлж бас өөрийнхөө алдрын төлөө бас биднийг ингэж хөдөлгөж энэ газар зогсоож байгаа нь үнэхээр эзний нэгүсэл юм аа. Тэрнээс бол болдоогийн сайнаар бол энэ зогсоогүй. Энэ өнөөдөр энэ газар зогсоож бас үгийг дамжуулах боломжийн өгсөний төлөө бурхандаа талархаж байна. За Христийн бие бас ахын дүүсийн хувьд бол бид өнөөдөр бол үнэхээр эв нэгдэл бол хамгийн чухал зүйл байгаа. Бид нар өнөөдөр юугаар ялгаж чинь бие биенээ хайрладаг хайр бурхны уучлал нэгүслийг бусад дамжуулж байгаа энэ байдлаараа л Христийн хүмүүсийн зан чанар харилцааны хувьд шал өөр юм а гэдгийг харж байгаа шүү дээ. Тэгээ үнэхээр бидний хаа явсан газар эзний ерөөл явж идэг. Хүмүүс ингэж боддог. За их бурханд ингээд иччих юм бол бүх юмараа ингээд хангагдаад баян чинэлэг болгоод юу ч дутахгүйс хангалуун дүүрэн амьдраад одоо эсвэл сайн болно гэж ингэж хүмүүс бас заримдаа сайн мэдээг бас ингэж ярьдаг. Энэ бол тийм биш ээ. Гэхдээ эзэн бидэнд хэрэгцээтэй бүх зүйлээр нь хангадаг. Тийм ээ юу хэрэгтэй байгааг мэддэг учраас бидний хизээж ичвэтэй байдалд оролдгоо. Харин бид өөрснөө зөв байгаа зөвийг үлдээ зөвхт амьдрах юм бол эзэн бидний төлөө санаа тавьдаг зүйл нь бол хизээж байж лээ. Тийм учраас эзэн бидэнд юуг ингэ сануулж яана өгөөл. Тэгээ одоо энэ 1-р Коринт номын 1-ийн 10-р эшлэл би бас өндөө уншия. Өнөөдрийн эшлэл. Ах トゥ нараа та нар бүгд адил юм ярьж бас хоорондоо хагаралгүй байж харин адил бодол, адил шүүл дотор нягт нэгтхийг бидний эзэн Есүс Христийн нэрээр би та нараас өсөмжлөн гуяа гэж. За Паул энэ Ерсэм Коринтын чуулганд болохоор ингэж хэлж байна. Гэхдээ энд бол нөгөө Паул бол тушааж болох байсан байхгүй. Та нар эв нэгдэлтэй бай. Тий. Ягаад ингэж үйл ойлголцлууд ийм хагарал тэмцэл байгаа юм бэ? Одоо ийм байх ёсгүй гэдэг ингэж жоон хатуу байдлаар бол хийж болох байсан. Гэтэл тийм биш ингээд урайлахын байдлаар урайлж хийж. За энэ дээр болохоо бид ингэ харах юм бол эв нэгдэл гэдгийг бид хүчээр бий болгодог зүйл байхгүй. Хүчээр бий болгодог. Яг л чи эв нэгдэлтэй байгаад эв нэгдэлтэй ч болчдөг зүйл биш байхгүй. Эв нэгдэл бол үнэхээр яг тэр хүний өөрийн сонголт бас бурхнаас эмээг эмэйл тэр зүрх сэтгэлийн хандлагаас шалтгаалдаг зүйл байдаг. Тийм учраас
Эвэн нэгдэл гэдгийг Христийн бие дотор бий болгохын тулд бид өөрснөө Бурхан биднийг хэрхэн хайрлсан бэ гэдгийг эхлээд мэдэх ёстой байна. Тэр хайрын үнцнийг мэдэж тэрийг амтлал мэдэрсэн тэр цагтаа тэгээд бас одоо Галат 5-ын 22-оос 23 дэх ишлэлдэр хэлсэн шүү дээ. Хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инэрл, сайн сэтгэл, итгэмжтэй байдал, дүлгөөн зан өөрийгөө захирах нь гэдэг хэлсэн байна. Энэ болохоор хайраас гарч яадаг үр жимснүүд ээ. За энэ үр жимс нь болохоор хүний төлөвшлтийн байдлыг харуулж яадаг зүйл байхгүй. Бурханаас өгдөг бэлэг авяасууд байна. Янз бүрийн бэлэг авяасууд Бурхан хүнд өгдөг. Гэхдээ энэ бэлэг авяас нь хүнийг өөрчлөх биш. Харин Бурханы ажлыг хийхэд л ашигладаг зүйл. Харин бидний дотроос гарч байгаа тэр 9 төрлийн үр жимсээр дамжуулаад Бурхан одоо хүмүүс биднийг харахтаа энэ чинь Христ итгээд маш өөрчлөгдөж шүү. Энд ийм сайхан зан чанар энэ хүнээс харагдаж байна. Урд нь энэ хүнд ийм зан чанар байгаагүй. Харин энэ сайхан зан чанарууд энэ хаанаас юу болж байгаа? Энэ хүн яаж ингэж өөрчлөгдөж байна гэдгийг бас ажиглагч бас харж. Тэгээд бид нар их олон юм яриаг байсан чи ямар их өөрчлөгдсөн юм бэ гэж яриад байдаг. Тэгэхээр ягаад бол бидний хэлж байгаа үйл хийж байгаа бүхэл зүйлийг хүмүүс ажиглаж идэг. Христчин хүмүүсийг бол даандаангүй маш их сайн ажиглаж идэг. Энэ хүн юугаар өөрчлөгдсөн гэдэг. Гэтэл тэр зочнотгой байдал, хайрлаж байгаа байдал, бусдыг уучлаж байгаа хэлбэрүүд тэгээд бас эв нэгдлийн сайхны тулд үнэхээр хүлээстэй хандж байгаа төвчээртэй байдлууд ингээд олон зүйлүүд ингээд тэр хүнээс гарч байгаа зүйлийг харахтаа л яг энэ хүн шиг болж өөрчлөгдсөн гэсэн юм хүсэл хүмүүсийн дотор суудаг байгаа. Тэгээд энэ Христийн бий болсон анхан дуусын болохоор эв нэгдэл дотор үнэхээр та нар нягт байгаарай. Үнэхээр энийг бол хамгийн чухалчж эрхэмлэлийн цагтыг зүйлчин шүү гэдэг. За Христийн бий болохоор би хагаргаж боторгодог зүйл нь гадны нөлөөлөлс гаднаас шалтгаалдаг зүйл биш ээ. Эйгөө байдаг зүгээр. Гэхдээ энэ бол их нөлөөлөх зүйл биш. Харин эв нэгдлийг нураадаг зүйл нь хамгийн гол аимшигтай зүйл нь юу гэвэл дотроосоо байдаг. Тэгээ дотроосоо гэхээр бас гайхаж иж болно шүү дээ. Христч хүмүүс яагаад энэ дотроосоо? Ер нь яг Христийн бие өөрснөө дотроо хагаралдаад эхлэх юм бол асуудал үнэхээр үүсэж эхэлнэ. Тийм учраас энэ эв нэгдлийг сарниулах, бодлогох аливаа зүйл бидний дотор байлгахгүй тулд зүрх сэтгэлээр шалгаж авах хэрэгтэй байна. Би яг өнөөдөр энэ хийж байгаа зүйл маань, хийж байгаа үйлдэлүүд маань яг үүндээ Бурханы одоо эв нэгдлийг барьж байгаа юм уу? Аль эсвэл хагарал, ботролыг бий болгож байна гэдгийг үргэлж харж хэрвээ тийм буруу хандлагатай буруу зүйл бодсон бол тэрний төлөө гэмшдэг байх хэрэгтэй. Бас бусдаас уучлал гуйдаг байх хэрэгтэй. Уучлал гуйна гэдэг бол их юу зүйл биш шүү дээ. Их доошоо ороод байгаа зүйл биш байхгүй юу? Тийм. Тэгэхээр ягаад бол хүн өөрийнхөө алдааг ошолгоод гэмшиж байгаа бол та Бурхан руу улам илүү ойртож гин гэсэн үг. Харин өөрөөрөө би миний зүгээд тэрслээд ингээ бодоод хооронд хагарал тэмцлийг бий болгоод байгаа бол яг үндэ бол та Бурханы өмнө дуулуургүй байж Бурханы үгэнд тушаалыг дуулуургүйгээр дагахгүй байна л гэдгийг харуулж байна гэсэн. За тэгээд Есүс болохоор эзэн ингэж хэлсэн байна Матай 12:25 дээр. Есүс тэдний бодлыг мэдээд тэдэнд альва хаанчил дотроо хуваагдвал сүрнэ. Альва хот эсвэл айл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй гэсэн мэт. Яагаад энэ нэг сатаны тухай ярьдаг шүү дээ, тэ? Одоо энэ тэгэхээр Бизебүүлээр одоо ингээд энэ мус усны одоо эрх мэдэлтэй одоо Бизебүүлээр яг энэ чөтгөрүүдийнх нь одоо удирдагчаар дамжуулаад энийг ингээд ажил хийгээд байна гэж хэлэнгүүт яг үнэхээр тэр хаанчлал нөгөө мус ус өнөхөчсэн хаанчлалын дотор хагаралыг бий болох юм бол тэр чинь оршин тогтохгүй гэсэн. Тэгвэл Христийн бие бас ахын дүүсийн хувьд бол бидний үрхээр хагаж батрахыг бол мус ус өнхөлж хүсэж яадаг гэсэн үг байхгүй. Тийм учраас янз бүрийн байдлаар биднийг дотор эв нэгдлийг нураах зүйлүүдийг хийхэд бол тэр хүнд ямар нэгэн одоо шалтгаан гаргаж эхэлдэг. Жишээлбэл үзэл бодлын хувьд ч гэсэн зөрчилдөөнүүд гарч ирдэг. Ер нь бидний ингээд гол зүйл нь нэг юм өчөөхөн жоохон зүйл дээр ингээд хагарлыг биелгөө тэрнээсээ болоод гомдоод байдаг. Гэхдээ хүн болгон өөр бодолтой шүү дээ. Заавал би миний бодлоор тэр хүн амьдрах хэрэгтэй биш. Яг миний хийж байгаа зүйлүүдийг хийх хэрэгтэй биш. Харин ганцхан зүйлээр бид үнэндээ нэгдмэл байх хэрэгтэй байдаг. За энэ болохоор юу байх вэ? Гэвэл за бид өнөөдөр Есүс Христ бол бидний аврагчаа.
Тэ бурхан одоо бурханы хүү Есүс Христ энэ дэлхий дээр аврагч болж ирсэн. Түүнд итгэсэн итгэлээр дамжуул бид Христийг хүлээж авч аврагдсан хүмүүс. Тэгээд өнөөдөр Библи бол бурханы үг. Энэ үгийн дагуу бид амьдрах ёстой. Энэ зүйлүүдийг бид яг хэрэгжүүлэх ёстой зүйлүүд байхгүй юу? Яг хөтлөх ёстой зүйлүүд. Яг бол бид үггүй бол бурханы үг байхгүй бол өөрөөрөө л амьдрах болно. Есүс Христийг аврагчаа гэж бид хүлээж авахгүй бол бид аврагдах боломжгүй байна. Тийм ээ? Харин бурхан өөрийнхөө хүүгээ энэ дэлхийд гэм нүгэлтэд биднийг аврахын тулд тэр өөрийнхөө хүүгээ энэ дэлхийд махан биетэй хүн болгож ирүүлж бидний бүх гэм нүглийг түүн дээр тохож тэр гимгүү ариун нэгэн гэмтэн бол загалмай цуглагддаг амиа өгөөд үхлийг ялж амилсан түүнд итгэсэн итгэлээрээ л бид зөвтгөгдсөн хүмүүс байдаг. Тэгэхээр Христийн дотор энэ бүх зүйл үндсэн суур маань энэ байж байна. Энэ итгэл үнэмшлийг дээрээ бид бацсах хэрэгтэй юм аа. Тэрнээс жижиг сажиг зүйл дээр болгоод нэгэл за энэ бол махан хоол иддэггүйч гэдэг юм уу? Ийм юм уу? Янз бүрийн юм гардаг шүү дээ. Чи ер нь ингээл иймэрхүү зүйлийг хийх ёстой гэж өөрийнхөө үзэл бодлоод чи хоолны дэгдэн барилдаа дан цагаан хоол идгээд үйл нөгөө хүн чинь өөрөө магт төсөлтэй үйл хэрэгэл идэх шүү дээ. Бидний бургандаа бол тэрэнд бол идэж явах зүйл дээр бол мэдээж тэр арх тасыг бол тэрийг согтуурлах ондаг бүү хэрэглээрэй гэж хэлсэн. Энэ бол сайн биш гэдгийг хэлсэн учраас тэрийг бол хэрэглэхгүй байх нь зөв. Харин бидний идэх хоолнд дээр бол хуучин гэрийн үедээс хориотой байсан зүйлүүд одоо бол бид чөлөөтэй хийж байгаа шүү дээ. Хахаа мах хийчихсэн идчихлээ. Янз бүрийн амтны мах идэхэд бол тэнд хориотой биш. Тийм учраас ийм зүйлээс болж бид нэг юм чалахгүй зүйлээс болж бие биенийгээ буруутгадаг, шүүдэг. Тэгээд энээсээ болоод чи өгөнд орохгүй тэглээ инглээгээд маргааныг үүсгэдэг байдлыг болоод үнэхээр бид таслан зогсоох хэрэгтэй юм аа. Гэхдээ би та нарыг буруутгах гэж байгаа зүйл биш шүү. Юу нэг ийм зүйлүүд ажиглагдаж байгаа бол танд үлдэн таны хажуудлын хүнд ажиглагдаж байгаа бол та заавал энийг тэгэх ёстой ингэх ёстой гэж хэлсэн өмнө тэр өнөхөдлөө зөвөр залбир. Болохгүй байгаа зүйл нь хил амаач гэсэн захирч чадахгүй янз бүрийн байдлаар хүмүүс бүдрүүлэг хийгээл эв нэгдгийг нураагаал ингээд явж байгаа хүмүүс харахаар бид нар тэр үзэн ядаадаг бол улам л зүрх нь натуураад байна. Харин тэр хүнийг ингээд зүрхсэл нь өөрчлөгдөөсэй л гэж бид залбираад байх юм бол тэр хүн өөрийнхөө гин бурууг ойлгоод ухаарад гимшээд эвлэлдэх боломжтой байхгүй юу? Тийм учраас бурхан биднийг өдөө эв нэгдэлтэй байж бас бие биений ойлголцоос бас Яаков 5:16 дээр хэлсэн байдаг шүү дээ. Үнэхээр гим нүглөө улаан гимшээд яг ирэх юм бол тэр хүмүүс эдгэгдэх болно гэж хэлсэн байдаг байхгүй юу? Бие биенийхээ өмнө гим нүглөө улааж гимших юм бол. Тэгэхээр бид нэр гимшээсээ буруугаа ойлгоод хүлээн зөвшөөрчээсээ тэгвэл өөрт нь амар байхгүй юу? Нэг ачаа өрөөд нөгөөдгөө бодохоор сонь болоод тэгэл ингээ хямраал тэгэл гайгүй болж ирсэн нөгөө хүний харангуудаа сонирн болоод өгвөл өөр бас нэг яг тийм үйлдэл хийж байгаа хүнийг харахаараа бас ингээл сонирн болоод тэгэл эндээс өөрөө суллагч чадаагүй тэр ачааг тэгээ би яг уучлалцсан гэж яриад идэг. Тийм нэр болно бурхан би доржийг үнэхээр уучлж байна. Одоо энэ цагаас хойш доржийг буруутгамаар байна гэж хэлчихэд тэгээд тэр хүнийхээ төлөө ерөө залбирах хэрэгтэй байхгүй. Тэгээгүй болохоо нөгөө дорж байгаа дахиад бодох юм уу доржтой нөгөө адилхан үйлдэл хийж байгаа хүнийг харахаараа л нөгөө сонирн байдал чинь би болоод урам ухраад байгаа. Ийм юмд бол мэдээж амьдралын минь доржтуудаа бид нэр ийм өгдөөлтөн дотор явнаа. Харин гэхдээ бид нэр шийдвэр гаргахдаа үнэхээр тэр хүний буруутахгүй аль эсвэл тэр хүнийг зөвхт байдлаар орж ирээсэй залбирах уу гэдэг нь бидний сонголт байгаа. Тэгээ эв нэгдлийг бол бид үнэхээр зүгээр шууд тэгээд өөрснөө за ингэ тэг гэд бий болгоод захиргаадаад бий болгочдөг зүйл биш ээ. Эв нэгдэл бол сонголт байгаа. Эвтэй бай гэж хичээх юм бол үнэхээр өөрийнхөө тэр гим буруугаас аль болохоор хол байх хэрэгтэй болно. Эв нэгдлийг мань нураагаад байгаа тэр зүйлийг үлдэхгүй байхын тулд хичээх хэрэгтэй болно. Тэгээ бид нар үүндээ өөрийнхөө хүчээр бол тэр бүхнийг зохицуулчдаг байх юм бол өнөөдөр хүн болгоод амар тайван ямар ч асуудалгүй амьдраад байх байхгүй. Гэхдээ бид нар өөрийнхөө хүчээр хийж чадахгүй учраас бурхны тусалцаа бидэнд үргэлж хэрэгтэй байдаг. Тэгээ энэ нь бол ингээл юм ярихаар энэ зүйлүүдийг ярихаар хүн болгонд мэддэг зүйлүүд бүгдээрээ л амьдралдаа хэрэгжүүлж байгаа. Энэ байдгал зүйл шүү дээ. Энэ нэрэл юм. Гэхдээ яг энийг бид нэр хэрэгжүүлж байна уугүй юу гэдэг дээр л аюу гол фокус тавьж байгаа. Хэрвээ хэрэгжүүлэхээ хичээгээд эхэлж байгаа бол танаас нөгөө 9 төрлийн үр жимсүүд гарч эхэлнэ. Тэр үр жимсүүдийг гараад ирвэл тэр үр жимс чинь аяндаа цаашдаа бос хүмүүс рүү түгээгдэх болно. Тэгээд ирэх юм бол тэнд эв нэгдэл амар тайван баяр хөөр цаашдаа бурхан дотор эв нэгдэлтэйгээр үйлчлэх боломжууд нэгж байна. Өнөөдөр хоёр хүний хооронд ийм баг нэг багийн дотор ингээ хахрал үүсчихэд бурхан дүүшний илгэлтээр явна гэвэл тэнд асуудал үнэхээр үүсэх байхгүй. Харин яадаг илгэлтээр явж байгаа хүн болгонд яг үнэхээр бурхан дүүштэйгээ даатгадаг. Эрх мэдэлд маш дуулууртай байдаг. Ариун сүнсээр өдөрдүүлдэг учраас бурхан өөрөө ажиллах боломж нь өгч байна. Тийм учраас хүмүүс нөгөө ямар нэгэн зүйлтэй үр дүнтэй байхын тулд
Үнэхээр та өөрийнхөө хүслээр явж гэнэ үү? Аль эсвэл Бурхны хүслээр явж гэнэ үү гэдгийг харах юм бол Бурхны хүслээр явж байгаа бол бидний бүр бодож санаагүй гайхамшигтай зүйлүүд бий боломжууд нэгцээр байдаг гэж хэлсэн. Тийм учраас бид үргэлж гойхтаа юу гэж гойдгоо? Бидний хүсэл биш таны хүсэл биелээсэ гэж гойдог. Тийм учраас Бурхан бол бидэнд үнэхээр хамгийн сайн төлөвлөгөө бэлдсэн шүү. Тийм учраас энд итгэлтэй байгаарай гэж. Одоо мэдээж ингээд би бодоход зуршлуудын хувьд бол миний хувьд бол нэлээд олон зүйл муу зуршлууд байсан. Одоо 27 жил арх уусан. Тэгээд энэ 18 жил мөрөөдөө тоглосон. Итгэхээс өмнө шүү. Тэгээд ингээд бас ингээд зан харилцааны хувьд асуудал зөндөө юм байсан гэсэн үг. Тэгээд өнөөдөр би яг ингээд өөрийнхөө хүчээр өөрчлөх чадахгүй гэдгээд би ойлгосон. Тийм учраас Бурхан минь над туслаач гэж би гуйсан. Гэхдээ энэ бүх зүйлүүдийг муу зүйлүүдийг үйлдэхгүй байхад хүчийг өгч бас намайг хөтлөн давуулж Бурхан хамгаалагч нь Бурхан. Есүс миний өмгөөлөгч бас хамгаалагч маа. Яг энэ 100% итгэлээ тавиад ирэнгүүт юу болж ирсэнгүй л харин Бурхан гайхамшигтай ажлууд хийж эхэлсэн гэсэн. Одоо би ингээ арх хуудсан хүн хайж суухаар ингээ үнэрийг авахаар толгой хангалцаж өвдөд идэг гэсэн үг байхгүй. Тэгтэл ийм хэмжээнд хүртэл Бурхан ингээ холдож муухаас холдож байгаа байхгүй. Ер нь байнга л хүмүүсийг шөөдөг, буруутгадаг, тэгээд өөрөөрөө байлгах гал загиндаг. Болохгүй үгэнд орохгүй болохоор тэр хүний нөгөө хавчиж шахаж гадуурхдаг одоо нэг юмсэнд хүчээр итгэхгүй өөрийнхөө талд оруулах гэдэг нь шүү дээ. Тэгдэг байсан бол одоо бол тийм биш болсон гэсэн байна. Тийм ч хүн шүү дээ. Тэгээ бас л над шиг нэг юм нуруу туталцаад явж исэн хүн. Харин ихтэй энэ хүний төлөө би залбирах юм бол энэ хүн өөрчлөгдөх болно гэдэг. Тэгээ энэ зөндөө харж байна. Маш олон хэцүү хүмүүстэй уулзж байна. Янз янзын юм. Тэгээ тэр хүмүүсийн амьдралд ингээд залбирч байгаа тэр залбирлаар тэр хүмүүс амьдралд гашин бүр одоо ингээл эхнэр нь итгэжэл нөгөөд чинь нөхөр нь итгэдэггүй. Тэгээд хавчиж шахаал одоо ч нөгөө библийн шатаагаал хамаг хуцын шатаагаал бүр амар хавчиж байгаа байхгүй юу? Бүр хэцүү гэртээ орох боломжгүй болтно. Тэгсэн одоо тэр хүмүүсийн төлөө залбирдсэн чи яасан одоо эзний хүлээгээд автсан. Одоо их баяр хүрээ дүүрэн гэрүүлнэ шүү дээ. Ингээ харах юм бол боломжгүй л харж ирсэн байхгүй юу? Гэхдээ яагаад би тэр хүнийг өрөөсөн. Эзэн та энэ хүнийг өөрчилж чадах учраас та ажиллаа хийн. Тиймээс би танд итгэж байна. Та өөрийнхөө гайхамшигт ажлуудыг хийж энэ гэрүүлэр дамжиж таалдаршаарай. Энэ эрхэн тэрхэн эр хүн үнэхээр ерөөлний цуг байх ёстой. Тийм учраас бас хүн бүхэн аврагдж үнийн мэдлэгт хүрээсэй гэдэг. Энэ хүн төрөлж байгаа энэ хүнийг та үнэхээр бас өөрөөгөө эргүүлээрэй гэд ингээд гуйгаад байсан. Их удаагүй шүү дээ. Эдгээр сарын дараалтгөө шал өрөөс сайн нэг хэдээр ашигч нөгөө бүргэр орондоо зочлоод бүр ингээд дайцаад тэгээд өөрийгөө санаа бодлуудыг хэлж байгаа байхгүй. Тэгээ яаж хавчлагын дотор тэр эхнэр нь бас зураал явж байгаа байхгүй. Бурханаас хэцүү байсан. Гэлээч гэсэн Бурхан миний амьдралыг өөрчлөж миний гэр бүлийн амьдралыг хань ажлын минь өөрчлөн өөр хүүхдүүдийн минь бас аварна. Намайг шисэн аварсан шиг бүгдийг аврах болно л гэж итгээд өргөө залбираад байсан. Тэгээ ийм гайхамшигтай өөрчлөлт хийж байна. Тэгэхээр бидний гэр бүлийг нураахад гэсэн. За тэрнтэй ингээд яг ингээд бид нүүр тоолж уулзаж ярьдгүй учраас нөгөө харж дараар ярьж байгаа ховж өвчин хүний эв нэгдлийг нураадаг зүйл байхгүй. Энэ тэгэхээр ямар нэг асуудлууд хүмүүсийн хооронд байна шүү дээ. Тэр чинь асуудалгүй хөнгөд нэгч байхгүй. Асуудлууд байна. Гэхдээ эзэн дотор яг үнэхээр эзний хүмүүсийн хооронд яг ингэж бодоод байна тий. Надад ийм бодол төрөд байна. Бас яг ингээд яг энэний талаар ингээд ярилцаад ингээд буруу бол буруугаа ойлгоод зөв бол зөв. Тэгээд эзнээс хоёлоо гуугаа залбираад ярилцах юм бол бүр эзний тэр ерөөсийн амар тайван танд өгөгдөх болно. Тэгээд тэр хүн үнэхээр та хоёр эвлэрчих юм бол дахиж энэ зүйл дээр бол хагарлыг бий болохгүй байхгүй. Бүр эзэн хамгаалж өгч чадна. Тийм учраас зүгээр ингээд битүүхэн за би уучлаарай уучлсан шүү дээ гэл. Зүгээр ингээд өнгөрч байгаа уучлал бол уучлал биш байхгүй. Яг бүр ингээд дотроосоо байгаа. Яг юунаас болоод ирсэн. Яг энийг бүр яг тодорхой ярилцаа тэгээ хоёулаа Бурханд өргөөд ингээд залбираад гимшээд бие биенээс уучлах аваад ирэх юм бол таны бүх талбар дээр эдгэрэл өгөгдөх болно. Халелуя. Тийм учраас бид энэ эдгэрлийг бол үнэхээр Бурхан л хийдэг юм аа. Эв нэгдлийг Бурхан байгуулдаг юм аа. Тэгээ үнэхээр Христ төвтэй бид нар байх хэрэгтэй. Христ бол бидний бүх зүйл гэдэгт итгэх хэрэгтэй. Тийм учраас өөрийнхөө арга замаар ингээд болчмоор юм шиг санагдаж байгаа зүйл дээр өөрийнхөө арга замаар ямар нэг юм хийхээ оролдох юм бол дандаа л асуудалтай тулдаг, дандаа л хэцүү байдалд ордог. Тэгээд дараа нь нэг ямар нэгэн буруутгалыг бий болгож эхэлдэг байхгүй. Тэгээгүй байсан бол тэр өөрийгөө буруутгах, өрөөлийг буруутгах, тий, өгөөл өдөртөгч нараа буруутгах гэл 9 жирийн буруутгалууд бий болдог. Ийм зүйлээс та бүхэн минь хол байгаарай. Халелуя. Эзний хайр нэгүсэл дэндүү хязгааргүй шүү дээ.
Тэгээд энэ бас нэг ийм бардам зан байна. За бардам биш. Би энэ бардам биш гэж хэлж байгаа юм бол бардам байгаа шүү. Ойлгож байна. Яг ингэ бодох юм бол хүн янз бүрийн байдлаар өөртөө дотор бардамлыг бий болгоод идэг. Гэхдээ харахаар бол их сайхан даруухан байгаад иж болно. Гэхдээ дотроо л бардамл байгаад идэг. За бардам зүрх ер нь бас ингэ нэг хүмүүсийн ингэ доош нэгээл ингэж бодхоосоо илүү нөгөө өөрийнхөө зөв гэдэг дээр их гол фокусоо тавиад идэг байхгүй. Ер нь бардам. Ингэх л ёстой, ийм л байх ёстой гэх. Агуул би бас ийм шүү дээ. Би бол одоо олон жилүүд ингээд чуулганд явцсан. Би бол бурхны тухай бол тодорхой хэмжээгээр мэднэ. Би бол мэдчихсэн. Ер нь би бол ингээд хэрэгжүүлээд цуглаандаа аврагдаад ингээд бас их систем хийгээл явж байгаа. Би бол одоо ингээд бас болж гинэ гэл ингээд бодоод хэлж байгаа. Бодож байгаа бол нэг унжихгүй тул бас нэг бодолтой байгаарэ гэж хэлсэн үг гэдэг шүү дээ. Зогсож байгаа гэж бодож байгаа хүн унжихгүй тул болгоомжтой байгаарэ гэж хэлсэн үг. Тийм учраас ихээр болж гинэ гэж бодож байгаа бол бас өөртөө дүгнэлт хийгээрэй. Гэхдээ өөрийгөө буруутгаал өөрөөсөө заавал нэг юм олох гээд ингэж үтгээд ирэх гэсэн үг шүү дээ, тийм ээ. Харин надад юм бардамл байна уугүй юу гэдэг шалгаар. Хэрвээ бардамл байгаа бол гимшээрэй. Энэ бол байнгын тэмцэлдээ ер нь байнгын байж яадаг зүйл. Их баг хэмжээгээр. Гэхдээ энэ бол харагддаггүй зүйл байхгүй бардамл. Бас дотор нууцлагдсан зүгээр шууд гаднаа ингээд илэрхийлэгч харагддаг бас зүйлүүд бардам байдлал. Бүр мэддэггүйгээр дотроо бардамсан нөгөө бусдаа харьцуулаад ийм тийм гэл ингээ бодоод байгаа бардам бол бас байдаг шүү. Тийм учраас тэр зүрхийн нэгтлэгч бурхан мэднэ бас өөрийгөө хүн өөрөө мэднэ. За яг олон жилийн христийн нөгөө итгэлийн амьдралаа амьдрсан бич болно. Та Библийн маш сайн мэддэгтэй байж болно. Гэлэг ихтэй та тэрийг амьдралдаа хэрэгжүүлэхгүй л бол тэр үгийн дагуу амьдрахгүй юм бол мэдлэг бол өөрийг аврахгүй шүү дээ. Христ бурханд ирсэн итгэл Есүс Христ эзэн итгэлээр л та аврагдах болно. Тийм учраас бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй байгаарай, даруй зүрх сэтгэлтэй бай. Бурханы үг тушаалуудаас бэлдгээрэй. Халелуя. Тэгэд ямар ч үед бидний бурхан сонсч яадаг ямар агуу вэ те. Бидний хараад өөргөдөгчгүй зөөрмөлөгчгүйгээр бидний хамгаалдаг гэж хэлсэн. Тэгэхээр ингээд ямар ч үед биднийг бүр үнэхээр тэгж хайрлаж хамгаалж бидний төлөө санаа тавьдаг хэн байгаа юм бэ? Цорын ганц бүтээгчээс өөр байхгүй шүү дээ. Тийм учраас ийм агуу бурханы ивэл нэгүсэл дотор амьдарч байгаагийнхаа төлөө талархах. Харин танд асуудал байгаа бол тэр асуудал бүрийнхээ төлөө танд талархах. Яг л тэр асуудлыг чинь хамгийн сайнаар шийдэж өгөх арга зам гарцууд нь бүх боломжууд нь бурханд байгаа. Тийм учраас танд өнөөдөр боломжгүй мэд харагдж байгаа бол бүр таларх. Ягагтгүй бидний хувьд боломжтой гэж бодвол бид өөрснийхөө хийх гээд оролдож гитэн. Харин боломжгүй гэж харагдж байгаа бол бурхан тэнд бидний төлөө хийсэн бэлдсэн тэр зүйлүүдээ үнэхээр төгс хийх болно гэж хэлдэг. Тийм учраас эзэн минь үнэхээр таньда баярлалаа. Та бидний төлөө хамгийн сайн төлөвлөгөө бэлдсэн учраас өнөөдөр бид өнөөдрийн маргаашийн өөхнөөс өнөөдрийн булчирхаад ир гэдэг хүний бодол ахгүй энэ бол гэтэл бурхан бол маргааш нь бол үнэхээр илүү дэндүү сайн бүр төсөөж чадаагүй тэр агуу сайн зүйлийг бидэнд бэлдсэн байгаа байхгүй. Гэтэл яг хүн үнний бодлоор за яшгөө тэр маргаашийн өөхнөөс өнөөдрийнхөө энэ булчирхайг авъя гэдгээ болох хэрэгтэй байхгүй. Ийм бодол явал тэрнээсээ чөлөөлөгдөх хэрэгтэй авч. Харин бурхан бидэнд үний нүд харж их сонсоогүй чи сэтгэлдээ хизээч төсөөж чадаагүй тэр чадхааргүй тэр сайн зүйлийг чиний амьдралд бэлдсэн юм а гэж хэлсэн. Энэ үг нь би л олох болно гэж итгэх хэрэгтэй байхгүй. Энэ зүйлийг би авах болно. Яг гэвэл бурхан өөрөө тэгж амласан. Харин би өөрөө зөв байж итгэмжтэй байх юм бол эзэн надад энэ бүх зүйлийг өгөх болно. Тийм учраас би бурханаар өрөөгдсөн нэг юм. Ямар ч нөхцөлд бурхан миний төлөө санаа тавьдаг байх нь. Санаа тавьдаг. Тийм учраас би өнөөдөр ингээ хямар санаа зовж эргэлзэх биш. Харин асуудал байгаагийнхын төлөө талархална. Харин өнөөдөр тэр асуудал нь бурханд итгэлийг минь барьж оголох нь, найдахыг минь бий болгох болно. Зөвхөн бид өөртөө биш харин бурханд бүрэн итгэж чадах боломжтой болгож өгдөг юм а гэж. Ер нь итгэлийн бааtruудыг ингээ бид нар харах юм бол ямар хэцүү зүйлүүдийг тоолж исэн юм бэ? Петр Паулыг ингээ харах юм бол сайн мэдээ тараагаад явж исэн. Гэхдээ чулуудуулаад ингээ бүр өгцөн гэдэг хотын дагаргаад хайцсан. Тэгээд тойроод нэг хүмүүс намтаа залбирч исэн босоод ирсэн. Тэгээд ингэж харж шээ. За нэг жоохон тэнкэрч аваад энэ нэстэ бүр арай дэндлээ бүр хамаг бид бүр хөдөлгөөн аргагүй болтлоо шулууд бол арай төгсөнгөө. За яд нэг хэд хоног тэнкэрч аваад явъя гээгөө шүү дээ. Шууд сайн мэдээ нийтлээ явж ирсэн шүү дээ. Тэгэхээр ингээ харахаар нэр бурхан тэр хүний хувьд бол өөрт нь бол ингээ бодох юм бол нөгөө хүмүүс харахтаа ч гэсэн боломжгүй харагдаж байгаа хгүй. За ингэсэн юм чинь хөөр хөдөө нэг жоохон амарч аваад яг хөө зүгээр сайн мэдээнд явна л. Жоохон тэнкэрч аваад явагдаа гэж хэлэхээр бодолд баяж болохоор байгаа хгүй.
Гэтэл бол тэгийг байхгүй. Паул тэрийг өөрөө сайн мэдчихсэн те. Миний амь өгөгдсөн ч гэсэн эзний алдрын төлөө миний амь бод юу ч бишээ. Бүхэл өгч болох бүх зүйлээ Христийн хувьд бол миний хувьд бол ололт байсан бүх зүйлийг Христийн төлөө бол гар цохрол болоод би тэрийг үндсэнтэйг тооцоо болцсон юм а гэж хэлж байгаа. Тэгэхээр яг мэдээж би та нарт өөртөө үндсэнтэй зүйлээ өгөө болгоод байгаарэ гэж хэлээгүй шүү дээ. Гэхдээ ер нь хамгийн чухал зүйл нь бол Есүс Христийг бид хамгаас илүү чухалчлан тавих ёстой юм шүү. Тэгээ энэ цаг үед бидний боён бодолд янз бүрийн буруутгалууд, янз бүрийн зүйлүүд орж ирэх юм бол та Есүсийн нэрээр эсвэргүүцэх ёстой. Христийн бие болсон чуулган эв нэгдэлтэй байх тусмаа хүчтэй байх болно. Үнэхээр бид тех тусмаа улам хаанчлын хил хязгаар тэлж сайн мэдээ ярьсан ч тэр олон хүмүүс эзэн дээр ирэх болно. Үнэхээр бүр хил хязгаар тэлэх болно. Гайхамшгуудыг бурхан хийх болно. Харин бид нар зүгээр ийм урам зориггүй, итгэл найдваргүй, үл ойлголцсон, одоо тэгээ буруутгсан ийм байдалтайгаар бид нар бурхны ажлыг хийнэ гэвэл янз бүрийн саадууд гарч ирэх болно. Өөрснөө сорилтонд ороод асуудалд орох болно. Гэтэ энийг бол битгийч хүмүүсийн хувьд бол өндөө өөрсдийн амьдралаа туулаад үзсэн, явцсан учраас ийм ингүүл тэгнэ гэдгийг бол мэддэг болцсон учраас мэдээж бүх зүйлээ бурхан дөргөө даатгаад хамтдаа. Тэгээ баг байна гэдэг чинь нэв нэгдэлтэй байна. Байнга багууд өглөө ууштай гарахтаа замтаа зэд оронч багийн цагийгээ замтаа залбирдаг. Тэгээд бурхан яг ариун сүнсээр дамжуулан бидэнд юу хийж яаж үйлчлэхийг зааж байна. Тэр чиглүүлгийг бас сонсч мэдхийн төлөө хүсэнтэл бэмэлж хамтаа залбирдаг учраас эдний өдөрмж байдаг учраас бүр төсөөлөөгүй агуу зүйлүүдийг хийгээд идэх байхгүй. Ингээд бид нар үйлчлэл явж байхдаа зарим юм ингээд бүр бэлдээд ингээд тавилцсан юм шиг, бүр уртаас яриад тохирцсон юм шиг ингээд нэгнээс мултраад нөгөө ороход дараагийн үйлчлэл ороход тэр хүмүүс нь бэлэн бүх зүйл нь бэлэн байж идэх. Яаж тэгвэл эзэн өөрөө тэр заманд дэвшлээ бүх боломж юм яриад байхгүй. Бидний сайн биш байхгүй. Бурхан сайн учраас энийг хийж. Тэгэхээр бидний амьдралын бүх талбар дээр эзэн бүр өөрийнхөө сайн сайхан төлөвийг биелүүлэхийг хүсдэг юм аа. Зөвхөн. Тийм учраас бид бүх талбараа эзэнд өргөх хэрэгтэй. Өөр хүүхдүүдийг, өөрийгөө, ажил бизнесээ, үйлчлэл, танд хамааралтай юу байна? Тэр бүхнээ эзэнд өргөх. Тэгвэл эзэн өөрөө хамгаалах болно. Халелуя. Тэг янз бүрийн халдлагаас хамгаалах болно. Тэгээд бас ямар итгэмжтэйгээр бас бидний төлөө тэр одоо тэр сайн сайхан зүйлийг бэлдсэн зүйлүүдэд харуулад тэр бүр үнэхээр тэр илүү одоо өөрийнхөө алдрын төлөө хэл хязгаарыг хэлэх болно. Тэр бизнесийн хувьд ч гэсэн амьдралын янз янзаар л юм бодож байгаа. Гэхдээ бүх зүйлээ бурханд өргөөрэй. Танд өнөөдөр байгаа зүйлдээ сэтгэл ханах биш харин эзэн бүх зүйлээ өргөж даатгаарай. Гэхдээ ер нь бага зүйлд итгэмжтэй бол ихийг өгнө гэж хэлсэн байдаг шүү дээ. Гэхдээ хүн ингээд байгаа зүйлээ бас чамлаад байж болохгүй байхгүй. Тэгээ өгж байгаа зүйлээ таларгаарай. Би бас өчигдөр ингээд харж яасан чинь хүү маань бэр маань ингээд орж яасан чинь аваа гэд бэр маань дэж байна. Аваа би бас өнөөдөр бас жоон дод. Ер нь байхгүй дэ талархах сорж байна гинэ. Тэгэхээр миний хувьд айгүй баярлал. Байхгүй дэ талархаж. Тэгээ ер нь талархсан чинь тэгэл илүү сайн өгөгдөд байх юм гэж. Тэгээ яг бурхан тайртай багасаа л бурханд итгэсэн хөвгдөд байгаа. Тэгээд гэхдээ яг ер нь нэг тийм юм гэдэг байнга л нөгөө гуйлд нөгөө хэрэгцээг авчих гал зүтгэдэг гэсэн бол одоо зүгээр залин зүйлийн төлөө ингээд талараа ер нь талархаж орж байна. Тэгэхээр эзэн хангадаг юм байна. Тэгээд тэгж хэлэнгүүд бас аюу их урам зориг авч ялаа. Яг үндэ тийм байхгүй байна, тийм байна, тийм ч юм дутагдаад энэ ч ингээд ингэж амьдрахтаа яа тийм ч гэдэг юм ингээд доторч болно шүү дээ. Тэгээ энэ ажилтнууд ойрхонд 3-4 учраас ажил төрлийг асуудалж гэсэн ингээд ажил мажил хиймээр байна гэж юм уу те. Гэхдээ л байгаа зүйлээ талархаж чинь тэгээд энэ бичлэнгээр бид нар байгаа зүйлээ талархъя. Та бас өнөөдөр танд өгсөн үйлчлэгээ төлөө талархаарай. Танд өгсөн итгэлийн ахан дүүсийнхээ төлөө танд талархаарай. Хамт таны төлөө санаа тавьж байдаг гэр бүлийнхээ хүмүүсийн төлөө бас санаа тавиарай. Тэгээд бид нар бас өөр хүүхдүүдийнхээ төлөө, хайртай дотныхоо хайртай хүмүүсийнхээ төлөө, бүгдээрнгийнхээ төлөө санаа тавьж явах хэрэгтэй юм аа. Тэгээ яг бид нар бурханд өргөдөг зүгээр. Тэгээ өчигдөр ингээл хин тэр рүү явж ирсэн нөгөө хүүхдүүд маань цасан шуургуулна гэж явсан заяахан ингээ. Тэгвэл яг цаг агаар бодоо цасан шуургуулад хэлгээд яг тэр замаас солонгод аваа залбираарай гэж байгаа байхгүй. Яс одоо нэг бэрхшээлтэй замаар дуулах гэж байна гэдэг. Энэ чинь гоё байгаа байхгүй. Яг тэгвэл тэр нөгөө бурхны тусалцаа хэрэгтэй байна тий. Өөртөндөө найдах биш. Тэгээд яг хинтийн зам бодоо ер нь тэгсэн чинь сая одоо ингээд телевизээр харж юугаар мэдээгээр харж чинь маш их машинууд ингээд суудсан барьсан амар хэцүү л байгаа. Гэхдээ эзэн яг тэрнээс мултлаад тэрний өмнө оруулаад гэрт нь оруулчихлаа байхгүй. Тэгэхээр бид нар ер нь баг зүйл гэхгүй бүхий зүйлүүдийг эзэнд өргөөд талархалтайгаар өргөөд эзэн даатгачуд эзэн тэгээд бүгдийг төгсгөж байна.
Халелуя. За тэгээ та нараа үнэхээр одоо энэ цагаан сарын баяр ч бас монголчуудын баяр бол бас нэлээд дуусааг байгаа шүү. Цагаан сар чинь хөдөө бол нэг сар явцдаг. Харин хотод бол нэг 7 хоног явчих واخа явцдаг шиг. Тэгээ ер нь бид нэр сайн мэдээг л хүмүүст ярих хэрэгтэй. Өөрсдөө л хилдэг бай хүмүүстээс дараа. Тэгээ зарим үед бол бас нэг ингээл өдөөгөө янз янзын одоо сорилтууд орж ирдэг. Гэлэгтэй та төвчээртэй байгаарэ. Төвцөн хүн үзээд сүүл нь ялалт юм аа. Тэгээ яг шүд зуугаа төвчээд авах шээ эзэн рүү л хандаа залбирах хэрэгтэй те. Эзэн минь ээ энэ асуудлыг хамгийн сайнаар шийдэж өгөөрэй гэж. За тэгээ бидний амьдралын хүнд хэцүү цагууд нөгөө Матай 11:28 дээр зүдэд зүтгэс тийгээд хүнд ачаа үүрсэн хүмүүсээ үүрсэн бүгдээ над дээр ир би та нарт амралт өгье гэсэн. За буулгын минь өөрсдөр ав надаас сур би дүлгүн зүрхэндээ даруу гэсэн. За энэ дээр ингээд одоо яг бидний хэлж шít янз бүрийн асуудлууд ингээд бэрхшээлтэй бод энийгээ бурханд өгчих. Тийм ээ? Бурхан энэ асуудлыг чинь хамгийн сайнаар шийдэж өгөх болно. За эзэн бол үнэхээр даруу дүлгүн. Тэгэд яг би та нарыг яаж хайрлсан шиг гэдэг. Тэр Иохан 11:12 дээр би та нарыг яаж хайрлсан шиг та нар бивийг хайрлаарай л гэж хэлсэн. Үнэхээр тэр хайрын дээд хэмжээг бол Есүс өөрөө үзүүлсэн. Тийм учраас бидний өнөөдөр яаж хайрлах вэ гэдгийг асуух ш. Зүгээр л би яаж та нарыг хайрлаж хүн төрлөختний төлөө ямар их золиосыг төлснийг та нар харсан гэж энэ Библиэр дамжуулаад мэдэрч байгаа. Тийм бол өнөөдөр бид яг л тийм Христ итгэж хүмүүсийн хувьд бол бид нэр яг л тэр хайрыг харуулж. Тэр өнөөдөр хин нэг жоохон маргаанаас болол нэг үзэн ядах шаардлагагүй шүү дээ. Тийм үстэй. Есүс өөр ямар ч юм хийгээгүй мөртлөө тэр хүн төрлөختний төлөө бүр тэр өөр харис махыг уруулаад тэр модон загалмаад хадуулаад тэгээ амиа өгөх гэж хатаач гэсэн аваа энэ юу хийж байгааг мэдэхгүй байгаа хүмүүсийг уучлаарэ гэж гуйж ирсэн шүү дээ. Тэгвэл өнөөдөр тийм уучлах тэр зүрх сэтгэлийг бурхан уучлаад өөрөө үлгэрийг үзүүлсэн, завгарыг үзүүлээд ингэх ёстой шүү гэдгийг хэлээд өгсөн байхад бид нар бас энэ бүхнийг хэрэгжүүлэх ёстой юм. Халелуя. Эзэн надаас суралцаарай гэсэн. Тийм. Уулгын минь өөрсдөр ав надаас сур. Би зүрхэндээ дүлгүн даруу гэлээ гэсэн. Эзнээс л үдэ бүгдээрээ суралцъя. Энэ л хизээс суралцад дуусахгүй зүйл юм аа. За тэгээ даруу байдлыг бол Есүсээс бид суралцсан. Халелуя. Тэгээ эв нэгдийн талаар болохоор бас ингэж хэлсэн байдаг. Дуул 133:1 дээр харах тун ах トゥ ус хамтаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан хичнээн тааламжтай вэ гэсэн. Энэ эв нэгдлийг бидний бүр хэмлэрээ л гэдгийг хэлээд байна шүү дээ. Бид яг ингээ монголчуудын хувьд бол ингээд өөлийнхин тухай бол мэднэ. За өөлийнх болохоор нөгөө хүүхдүүдэд ингээ 5 сум өгдөг. Нэг нэгийг өгсөн чинь дор нь хуглаа хийждэг. 5 багц болгоод ингээд өгсөн чинь хугуулж чаддгүй тий. Тэгээс тэгээд хин дээр ээлийнхийн сургамжийн хүүхдэд хэлсэн захиас нь та нар эв нэгдэлтэй бол та нар юу ч дийлэхгүй шүү л гэдгийг хэлээд байгаа. Та нар үнэхээр нэг эв нэгдэлтэй байх юм бол хүчтэй байх болно. Эв нэгдлийг бол үнэхээр одоо бурхан үнэхээр эв нэгдэлтэй газар бурханы өөр ямар тайван байдаг, өөрийн хамгаалалт байдаг. Бурханы удирдамж байдаг юм аа гэж. Энийг л одоо бид эрхэмлэе. Тэгээд өнөөдөр эндээс одоо сурах зүйл нь бол за нэгдүгээр одоо бид эв нэгдлийг барьж болохын тулд нэгдүгээр бүгд даруу байцгаая. Тэгээд Есүсээс суралцъя. Тэгээд үндэ бас тэрний даруу дүлгүн байдал яг үнэхээр бүх их мэдл хүч чадал нэр тэнд байсан ч гэсэн тэр өөрөө хүн төрлөختнийг аврахын тулд өөрөө маш даруу болж бүтээлүүдийгээ доогоор орж үйлчилсэн байгаа даа. Гэтэ ямар ч гомдол тэмцэл хийгээгүй. Харин уучлсаар хайрласаар байсан гэдэг. Одоо би ингээд боддог. Миний зүрхэнд бас ингээд итгэл үнэмшилт мань аюул нөлөөлсөн зүйл юу вэ гэвэл бид Есүс Христээр загалмай руу яг тэр Голготын толгой руу тэр загалмаг өөрөө тэгээд хүмүүс нулимаад хараагаад ташуурдаад ингээ явж яхад
тэр цусаа урсгаад нэг мэдээж тэр аимшигт оруулаад тамирдсан тэр хүн тэр загалмайг өрн Голготын тулгуур явж байхад үндэ бас тэр хүмүүс тэр их гайхамшгуудыг хийж яхахыг харсан шүү дээ. Тэн чинь үнэхээр тэр өсгчдийн хоолж байсан, өвчтний эдгэж байсан, хүсдийн амьлуулж байсан. Эсний Ерүсийн гайхамшгуудыг харсаар байсан мөртлөө Есүсийг үгүйсгэж байсан. Тэгэд энэ миний дотор юу орж исэн гэвэл бид яг л ийм нөгөө хүний тусыг мэдгүй нөгөө Есүс Христ өөрийнхөө сайнаар ингээд бүхний болгоод авч. Гэтэл эзэн Есүс өнөөдөр энд газар зогсоод энэ бүхний эзний нэгүслийг байгаа. Тэгэд тэр их золиос зориултыг төлж надад амийг өгсөн, авартыг өгсөн гэж бодохоор би ямар их үнэлэгдсэн, хайрдагдсан нэг юм бэ гэж би бодсон гэсэн. Тэгэхээр энэ болохоор хизээч хинч хийж чадхааргүй энэ зүйлийг өгсөн бол өнөөдөр миний зүрх сэтгэлд бол нэг дураа хөрөхөр явна, дургууг хөрөхөр болиё гэж тэр юм шийдвэр гарах ямар ч боломжгүй маа гэдгийг хэлсэн. Харин эзний төлөө өөрт байгаа боломжоор л түүнд үйлчлэе, түүний өмнө дуулууртай байя гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс олон зүйл дээр заримдаа ингээд буцмаар ингээд жандрах үе гардаг байсан ч яг эзний энэ загалмай дээр хийсэн ажлыг бодохдоо ирч хүч урам зориг авсан баг. Хизээч бууж өгөөг байхгүй бидний төлөө бууж өгөөг. Бидний авралын төлөө үнэхээр бүр өөрт байгаа бүхнээ өгсөн. Тэр үнэхээр өөрийгөө бусдыг хайрлах тэр хайр, анд нөхдөд хайрлах хайр бол үнэхээр тэр өөрийнхөө бүр амийг өгчөөж хайрлах хайраас илүү агуу хайр байхгүй гэдээ хэлсэн. Яг тэр хайраа өөрөө харуулсан. Тийм учраас өнөөдөр ингэж их хайрд, ингэж их Бурхны хүү өөрийнхөө амийг өгчөөж хайрлсан энэ хайрыг бид нар үн цэнэгүй болгож болохгүй маа. Үргэлж бодоорой. Зарим үед ингээд жоохон шандрах, ингээд жоохон итгэлээс урахгүй бол Есүс юу хийсэн бэ гэдгийг сана. Тэгэх юм бол таны дотроос үнэхээр тэр сүнс баярлах болно, урам зориг өгөгдөх болно. Өнөөдөр тэгээд өөрийгөө буруутгахгүй шарна. Үргэлж уучлахад бэлэн байдаг Есүс байгаад нь талархах. Тэр бидний төлөө өмгөөлөгч байхгүй юу? Тэр өнөөдөр биднийг өмгөөлдөг. Гэхдээ өмгөөлөхдөө бол их онцгой сонин өмгөөлж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь одоо бид нэгэд хэрэгт ингээ асуудалд орчхоор өмгөөлөгч авдаг тийм үү? Өмгөөлөгч авангуудаа нөгөө хүн чинь яаж вэ? Би хэрэг хийсэн байхад нөгөө намайг хэрэггүй болох гэж хэрэгсэхгүй одоо миний хэргийг өнгөрүүлэхийн тулд тэр өмгөөлж байгаа байхгүй юу? Гэтэл бид нар Есүс дээр ирээд инхээр яхаа. Есүс бидний төлөө тийм биш байхгүй юу? Өө нөхөр чинь гимтэй. Энэ бүр үхэх гимтэй нөхөр байгаа. Ингэж байгаа. Тэгээд харин тийм учраас би энэ хүний гмийн төлөө би өөрөө төлөөсийг төлж би амиа өгч байгаа маа. Тийм учраас энэ би амиа өгсөн учраас энэ хүн гимгүү болж байна гэсэн байна. Амен үү? Тэгээ энэ бол агуу шүү дээ. Тэгээ агуу шийдвэр байна. Би өмгөөлж байна. Гэхдээ бүр энэ хүн үхэх ёстой байсан. Гмийнхээ төлөө үхэх ялтай байсан. Харин гэтэл энэ хүний гим нүглийг би өөр дээр аваад би өнөөдөр хитийг гимгүүч гэсэн энэ хүний гмийг өөр дээр авснаар энэ хүн гим нүглээсээ чөлөөлөгдөөд энэ хүн аврагдах боломжтой болж байна. Энэ авралыг өгөхийн тулд би өөрийнхөө амийг золиослж байгаа юм гэсэн байна. Халелуя. Гайхамшигтай хайр. Энэ гайхамшигтай хайрын төлөө үнэхээр талархъя. Тэгээ Иохан 1-р Иохан 4:8 дээр эс хайрлагч нь Бурхныг таньдгүй. Учир нь Бурхан бол хайр. Тэгээ 9-р нь болохоор Бурхан цорын ганц хүүгээ ирснээс илгээсэн түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм аа гэсэн. Амен үү. Халелуя. За тэгээд эзэндээ үнэхээр талархъя бүгдээрээ тэгээд хамтдаа энэ зүйлүүдийг эргсүүлж бас бодъё. За яг энэ ярьсан зүйлүүдэд мэдээж та бас ингээд за мэддэг зүйл байна, дандаа л яригддаг зүйл бас ингээд бид нар ингээд хаалцуулгандаа ярьдаг зүйл гэж бодно. Гэтэ энэ хамгийн гол зүйл нь энэ ойлгосон мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж гэнэ гэдэг нь л айгүй чухал. Хэрэгжүүлж байгаагүй, хэрэгжүүлж чадахгүй байгаа бол хэрэгжүүлэхийн төлөө хичээцгээе бүгдээрээ юм дөө. Бүгдээрээ суралцж байгаа шүү. Энэхээр энэ төл төгс болсон хүн ердөө нэгч байхгүй. Бүгдээрээ сурч миний хувьд ч гэсэн суралцж л яваа. Гэхдээ бас яг эзний өмнө гараад ингээд ярих болохоор би эмээдэг юмдээ. Хамаагүй буруу юм яриад хүмүүс өдрүүлэг болчихё гэхээс эмээдэг. Гэхдээ би нэг зүйлд найддаг. Яг гэвэл миний дотор байх чинь энэ ертөнцийн тагчаас агуу өгөөд Бурхны ариун сүнс байдаг учраас яг тэр бүр алдаатай зүйл хийхгүй тулд хамгаална гэдэгт би итгэдэг байхгүй юу. Тэрнээс бас өөрийнхөө бодлоор бол юу ч ярьж магадгүй. Юу ч ярьж магадгүй. Яг үнэхээр бүдрүүлээ гэсэн. Тэгтэл харин бидний дотор үнэхээр гайхамшигт мэдлэгийн мэрэгэн ухааны сүнс байдаг учраас халелуя баярлах тун халелуя. Тэгээ түүн талархах тун халелуя.
Үнэхээр та надад талархав. Халелуя. За тэгээ би бас таа хүнээс ингэж нэг уриалж байгаа. Ер нь зүрх сэтгэлдээ бодоор одоо ингэ эргэцүүлж ингэ бодоор хэсэг нэг нэгдхэн ганц минут хэрэгтэй бодъё. Яг өндөө би хин нэг өөчлөж чадаагүй бол одоо яг өөчлөх шийдвэр гаргая. Энэ Бурхны оршихуй байна. Яг одоо Бурхан таны бас гуйлт залбирлыг сонсох болно. Тийм учраас яг эдгэр чөлөөлт Бурханаас ирэхийн тулд яг эзний өмнө зүрх сэтгэлээ нээх хэрэгтэй байна. Халелуя. Хин нэгэн та гомдсон гомдлоо бол яг одоо тэрнийг өөчлөх шийдвэр гаргах. Гэхдээ зүгээр уучлаарай гэж хэлэх биш. Үнэндээ би тэр хүнийг өөчлөж чадахгүй байсан үнэг. Харин одоо эзэн минь надад туслаач. Яг өөчлөх тэр хүнийг өөчлөж яг зүрх сэтгэлээ тэр ачаа бол дарамтлж байгаа. Тэр ачаанаас суллагдахын тулд та намайг цэвэрлэн бүрэн болгож өгөөч. Тэр хүнийг хайрлах, өөчлөх, тэр хүнд боломж олгох, тэр хүний төлөө сайн сайхан зүйлийг бодож бас тэр хүний төлөө үнэхээр тэр хүний зөвхт байгаасаа гэж би залбирах тэр хүчийг надад өгөөч. Хүслийг бас миний дотор бий болгож өгөөч гэж бас угаасаа гэж хүсэж байна. Одоо бид үнэхээр чуулганы дотроо яг чуулган дотроо итгэлийн ахан дүүс дотроо бас хэн нэгний чуулганы эв нэгдлийн нураах аливаа нэг бодлогогүй үг хэлсэн болов үйлдэл гаргасан бол энэ бүхнийхээ төлөө бас гимшээсэй гэж хүсэж байна. Эзэн Христийн бий болсон энэ Есүс Христ чуулганы тэргүүн халелуя. Тэр үнэхээр тэр энэ чуулганы төлөө амиа өгсөн. Энэ чуулганы төлөө тэр үнэхээр энэ чуулганыг үнэхээр хайрлсан. Тийм ч учраас үнэхээр тэр Есүс Христийн тэр бидний төлөө хийсэн бүх зүйл талархах хэрэгтэй. Тэгээд яг энэ Христийн биеийн эв нэгдлийг нураах аливаа зүйлийг бодлыг оюун бодолд минь оруулж ирэхгүй тулд хамгаалж өрөө гэж бас угаасаа гэж хүсэж байна. Халелуя. Бас гэр бүлийнхээ төлөө бидний гэр бүл үнэхээр хамгийн чухал. Бидний ямар нэгэн өөрчлөлт хийж явахад итгэлийн амьдрал ахын дүүс үр хүүхдүүдийнхээ төлөө бид үнэхээр сүнслэг хүмүүс болоосоо, Бурханд хайртай хүмүүс болоосоо гэж бид хүсдэг. Тийм ч учраас бид үнэхээр үр хүүхдүүдэд хэлэх үгээр янз бүрийн бохир зүйлээр амнаас гарсан үгээр тэр хүүхдүүдэд бохирдуулдаг биш. Тэр хүүхдүүдийг хараадаг биш. Тэр хүүхдүүд ерөөл дамжуулах бохир ерөөлөөс бос бохир зүйлийг дамжуулдаг. Тэр хэл үгийн хэлгээд байдаас үнэхээр цэвэр байхын төлөө гоож байна. Яг үнэхээр харин бид ерөөгчнөр байхыг хүсэж байна. Та нар ерөө гэж хэлсэн. Бид үнэхээр ерөөснөр дамжуулж эзэн тадныг ерөөдөг учраас өөр хүүхдүүд нь Бурханд хайртай байж түүний хүслийг дагдаг. Итгэлийн хүмүүс болгож өгөөрэй гэж гоож байна. Тэгээ миний улс орны төлөө бас бид хаад гоож байна. Үнэхээр төрийнхөө эрх мэдэл дээр байсан хүмүүсийн төлөө бид нэр буруутгаж, шүүж, гомдож, үзэн ядаж янз бүрийн бохир зүйлүүдийг хэлж ирснийхаа төлөө бас гэмшиж байна. Яг одоо үнэхээр энэ хүмүүсийн зүрх улам илүү хатуурч байгаа. Бидний үнэхээр бусдыг ерөөгч нь ерөө нь хараагдана гэсэн учраас хараалын бохир хэлж үнэхээр бидний буруутгаж ирсэн бол эрх мэдэлтэй хүмүүсээ үзэн ядаж ирсэн буруутгаж ирсэн бол энэ бүхнийг та биднийг өөчлөж бас л зүрхслийн цэвэрлэн ариусгаж өгөөч гэж бид гуйж байна. Халелуя. Энэ бүхний таны хүү Есүс нэрээр бид гуйж байна. Халелуя. Тэгээ бид бас яг зүрхэндээ одоо яг өөчлөлийг үнэхээр та биднийг гимнэг луулан гимших үед би та нарын зүрх сэтгэлийг цэвэрлэн ариусгана гэж та хэлсэн. Энэ үгийнхээ дагуу та биднийг цэвэрлэн ариусгаж өгөөч. Эзэн минь бас итгэл ирээдүйн төлөө итгэл найдваргүй байж дандаа л боломжгүй юм шиг бодож цөгөрсөн ийм урам хугарсан зүрх сэтгэлээр одоо амаараад үгийг тунхаглаж оюун бодолдоо бас энэ буруу болохгүй гэж тунхаглаж бодож исэн бол энэ бодлуудаас минь та чөлөөж өгөөч гэж гуйж байна. Халелуя. Бид энэхээр эв нэгдлийг нураадаг биш, харин эв нэгдлийг барьж байгуулдаг хүмүүс байхын төлөө гуйж байна. Энэ эв нэгдлийг барьж байгуулах хүчин танд байдаг. Үнэхээр бас бидний дотор үнэхээр тэр өөрийн ариун сүнсээр дамжуулан та биднийг бусдыг хайрлаж, та биднийг яаж хайрлсан шиг бас бид ч гэсэн бусдыг хайрладаг зүрх сэтгэлтэй болохыг хүсэж байна. Энэ хайр бол танаас ирдэг учраас та биднийг яг энэ хайраар дүүргэж өгөөч гэж эзэн Есүсийн нэрээр гуйж байна. Амен. Халелуя. За бүгдээрээ эзнийг магтъя. Халелуя. Халелуя. Рики. Эзэн бол үнэхээр ямар ч нөхцөл талархаж л сураарай тий. Та талархах юм бол тэр зүр жимсийг авах болно ш. Яг таларх сэтгэлээр дамжуулж эзэн гайхамшигт хийж идэг. Бид боддоо Петр, Паул, Силас хоёр тэр шоронд байж ах үедээ үнэхээр тэр чинь зодуулаад тэгээ шоронд орчих хэцүү байсан үеч тэд эзэн талархаж исэн байхгүй юу? Эзнийг магтаж хүндэлж исэн. Тэгтэл үнэхээр тэр шоронгийн хаалганууд суллагдаж, гинжнүүд, гавнууд нь суллагдаж тэд үнэхээр чөлөөлөгдөж исэн.
Халелуя. Эзэн тандаа баярлалаа. Халелуя. Реки халелуя Иесус. Эбебебеберекесебреке. Хадин хан эзэн ариунаас ариун төгс өчт бурхан минь. Танд бүхий л цаг үед алдар хүндэл магтаалан байх болтугай эзэн. Миний Загальмай хүчтэй эрэлтэй хатаа Тэмээсэн таны зөвхөн Есүс миний Загальмай хүчтэй эрэлтэй хатаа миний бүх ялтаас эзэн наадри миний хүч миний наадвар миний бүх Халелуя. эзэн наадри миний хүч миний наадвар зөвхөн Есүс. Халелуя. Эзэн тандаа баярлалаа. Амьдралыг минь итгэж цорын ганц баяр хөөр. Бидний хорогдох газар хадан суур итгэл найдвар болсон мөнхийн эзэн та магтагдан хүндлэгдэх болтугай байсан. Өө эзэн минь ээ. Биднийг хайрласан хайр уучлал нэгүслүүрийн төлөө тандаа баярлалаа эзэн. Бидний оюун бодлыг шинжлэх зүрх сэтгэлийг минь эдгээх чинь та байдаг учраас тандаа баярлалаа эзэн минь. Та бидэнтэй үргэлж хамт байдаг эзэн минь. Халелуя. Өө эзэн та бидний хөлийг говхаас хамгаалагч нь та байдаг эзэн минь. Биднийг орж гарахаас өдөгөөс өн мөнхөд бидний амьдралын бүхий л талбар дээр сахин хамгаалагч нь та байдаг учраас тандаа баярлалаа. Эзэн минь үнэхээр тандаа бид талархаж байна. Бас өөрсдөө танд өргөж байна, бас даатгаж байна эзэн минь. Эзэн та бидний бүхий л цаг үеүүдэд та бидний өдөртөн чиглүүлж таны үгэнд дуулууртай байж Христийн дуулууртай байдалд бүрэн олслууж танд итгэмжтэйгээр үйлчлдэг итгэлийн хүмүүс болгож өгөөрэй гэж гуйж байна. Өө эзэн минь та бидний ажил үйлчлэл бүхий л талбарт зөвхөн таалдарш болтугай. Халелуя. Таалдарш болтугай эзэн минь ээ. Зөвхөн таны нэрээр дуулцагдах болтугай. Халелуя Иесус. Өө эзэн тандаа баярлалаа. Халелуя Иесус. Эзэн минь бүх алдрыг танд өргөж байна. Есүсийн нэрээр. Амен. Өнөөдөр бас эзний заасан залбирлаар нүгээр ерөөлийн залбирлаар та бүхнийг өрөөй. Тэгээд та нараас хүлээгээд аваарай. Таныг эзэн ерөөн сахиж хамгаалах болтугай. Таны дээр эзэн царайгаа гэрэлтүүлж таныг өршөөх болтугай. Тань руу эзэн нүрээ харуулж танд амар амгалан өгөх болтугай. Эцэг хүү ариун сүнсний нэрээр өрөөж байна. Амен. Халелуя. За та бүхэн ажил үйлсийг эзэн үнэхээр өрөөх болтугай. Талархалаар дүүрэн амьдраарай. Халелуя.